За сайн байцгаана уу? Нийт багш сурагчдаа даалгаврын сангийн 8 дугаар зуутын бодлогууд тавигдаад удаагүй байгаатай холбогдуулаад нэгэн бодлоготой уялдуулан зөвлөмж зөвлөгөө өгөхөөр болсон. За ямар учиртай вэ гэхдээ зэрэг 8 дугаар зуутын бодлогууд бол бүхэлдээ комбинаторик, магадлал, статистикийн бодлогууд. За энэ донд комбинаторикийн бодлогууд нэлээдгүй байгаа. Дээр нь ер нь магадлалын бодлогууд бол өөрөө комбинаторик өөр өгүүлэмжтэй байдаг. Магадлалыг олохын тулд их олонлогийн болоод ивэлт үзэгдлийн олонлогийн элементийн тоог тоолох шаардлага гаргадаг. Энэ нь бол комбинаторикийн бодлого бодно гэсэн үг. За ийм бодлогууд дээр одоо юун дээр нь анхаарах хэрэгтэй вэ гэдэг тал дээр багш нэг зөвлөгөө өгье. За энэ зөвлөгөөгөө 8 дугаар зуутын 22 дугаар бодлого дээр тайлбарлах байдлаар хүүхдүүд танартаа багш нартаа хүргэе гэж бодож байна. За 8 дугаар бүлгийн 8-ын 22 буюу энэ бодлого бол өгүүлбэр нь бол хэдэн хуримтлагдсан давтамжийн график болж чадахгүй вэ? Тэгэхээр ямар одоо графиктай байдгийн хуримтлагдсан давтамж ямар графиктай байдгийн бэ гэдгийг одоо хүүхдүүд танараас шалгаж байгаа юм л да. За тэгэхээр хуримтлагдсан давтамж юу вэ гэдгийг гэж юу хэлэх вэ гэдгийг бас одоо үндсэндээ шалгаж яах гэсэн үг. Тэгээ хуримтлагдсан давтамж гэхдээ зэрэг самсраг хэмжигдэхүүний утгуудын тоон утгуудыг за өмнөх одоо түүнээс бага буюу тэнцүү эсвэл түүнээс их буюу тэнцүү утгуудынх нь нийлбэрүүдээр нь үүсгдэг давтамж. Өөрөөр хэлбэл одоо бидний өгөгдөл нэг самсраг хэмжигдэх утга 1 2 3 түүний одоо давтамж нь 4 7 8 байсан гэвэл хуримтлагдсан давтамж бол 1 их 1, 2 их бол энэ 4 7 2-ын нийлбэр 11, 3 их болохтой зэрэг энэ бүгдээрнгийнх нь нийлбэр 19 гэдэг. Өөрөөр хэлбэл энээс урагших бүх утгуудын нийлбэр энэ 3-аас өмнөх бүх утгуудын нийлбэр байх жишээтэй ийм давтамжийг хуримтлагдсан давтамж гэж байна. Тэгэхээр хуримтлагдсан давтамж бол давтамжуудын нийлбэр. Хуримтлагдсан давтамж байнга өсөж явна. Яагаад гэдэг нь хүүхдүүд та нарт тодорхой байгаа бах. Яагаад гэвэл өмнөх дээрээ заавал шинэ утгууд байна уугүй юу түүнийг нэмээд яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хуримтлагдсан давтамжийн график бол байнга өснө гэж хэлэх нь бас оновчгүй болчихж байгаа. Яагаад гэвэл аливаа нэг утга жишээ нь самсраг хэмжигдэхүүний давтамж 1 2 3 5 7 0 6 байх юм бол нэг дээр бол 7 болно. Хоёр дээр бол энэ хоёрыг нэмэхээр дахиад 7 болно. Тэгэхээр зэрэг хэрвээ давтамж 0-тэй тийм самсраг хэмжигдэхүүний утгууд байх юм бол хуримтлагдсан давтамж өсөхгүй, буурахгүй тогтмол тоо өмнөхтэйгээ ижлэх утгатай байж болдог байх нь шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө хуримтлагдсан давтамжийн график ямар байх ёстой вэ гэдэг асуултанд бол буурахгүй байх ёстой гэж хариулах ёстой. Буурахгүй. Түүнээс өсөж явах ёстой гэж хариулж болохгүй нэ. Энэ 7-оос 7 руу шилжиж байгаа тохиолдол өсөөгүй тогтмолоор байж байгаа. Гэхдээ ямар ч байсан буурахгүй байх ёстой. Ягаад гэвэл давтамжууд гэдэг бол эерэг тоонууд, натурал тоонууд. Тэгээд тэдгэрийн нэмэгдэж байгаа учраас ямар ч байсан хасагдахгүй гэсэн үг. За ингээд буурдаггүй байх ёстой. За буурдаггүй байх ёстой гэхдээ зэрэг ерөөсөө энэ дотор буурдаг график ганцхан байгаа. Энэ график л буурж байгаа. Энийг мож дээрээ буурч байгаа. Бусд нь бол энэ бол одоо тогтмол шугам байдлаар өсөж байна. Энэ бол арай жаахан экспоненциал юм уу байдлаар илүү хурдтайгаар өсөж байна. Энэ бол заримдаа өсөхгүй байгаа боловч буурахгүй байгаа. Заримдаа ганц нэг удаа тогтмол байж болж байгаа. Тэгээ бид нар бол хуримтлагдсан давтамжийн графикийн тогтмол байдалтай хувирч байна гэж хувирч болно гэдгийг нь бол харчлаа шүү дээ. За тэгэхээр бидний дотор бол энэ хуримтлагдсан давтамжийн график болохгүй. Энэ одоо энэ 3 дугаар дээр хөгжсөн график хуримтлагдсан давтамжийн график болж чадахгүй. За тэгээд одоо гол зөвлөгөөг өгөх гэж байгаа багш нь. За комбинаторик болоод магадлалын бодлогуудыг бодохдоо тэдгэрийг бодож хаад тэгээд хариултын хувилбаруудыг сонгохдоо
энэ өгүүлбэр дотор байгаа үг болгоныг анхаарна. Үг болгоныг шүү хүүхдүүд. Нэгдүгээрт болж чадахгүй вэ гэж байна. Тэгэхээр бидний чадахгүйгуудын тухай яриа болж хувирна гэсэн үг. Чаддгуудын тухай яриа биш гэсэн үг. Хоёрдугаарт хэдэн гэж байгаа юм. За ийм асуухтын тэмдэгтэй буюу энэ асуух өгүүлбэрүүд бол асуух төлөөний үгтэй байдаг. Энийг бол хүүхдүүд та монгол хэл дээр сайн мэдж байгаа. Асуух төлөөний үг. За энэ асуух төлөөний үг ямар үг вэ? Түүнд хариулна шүү дээ. Одоо энэ чинь хэдэн гэж байгаа байхгүй юу? Энд нийтдээ 4 ширхэг юм байгаа. 4 ширхэг юм байгаа. Тэрний хэдэн болохгүй вэ гэж асууад байна. Тэгэхээр бид нар нэг нь гэж хариулах хэрэгтэй шүү хүүхдүүд. Нэг нь хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй. А нөгөө 3 нь болж чадна. 3 нь болж чадна. Тэгэхээр бид нар чадахгүйгээ олох хэрэгтэй чинь нэг нь гэдэг хариултыг сонгох хэрэгтэй. Хүүхдүүд та нар энэ 3 нь гэж хариулах вэ? Яг л 3 дугаар дээр байгаа график маань өөрөө хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй байгаа шүү дээ. Уг нь. Гэхдээ асуулт бол хэдэн нэг гэж байгаа шүү. Магадгүй зүгээр энэ дээр бодлого зохиогчд дориуд ч ингэж хэлсэн байж магадгүй, санамсаргүй ч ингэж оруулсан байж магадгүй. За юугаар ч оруулсан байсан өгүүлбэр яг яаж ирсэн тэрүүгээр бодно гэдэг нь тодорхой. Тэрүүгээр эцэст нь засагдана гэдэг нь тодорхой. Тэгэхээр хэд дугаарх нь гэж асуугаагүй. Хэд дугаарх нь гэж асуугаагүй шүү хүүхдүүдээ. Хэд дүгээрх нь. Хэд дүгээрх нь гэсэн бол та нар 3 дугаарх нь гэж хариулах хэрэгтэй. Аль нь гэж асуусан бол мөн 3 дахь нь гэж хариулах хэрэгтэй. Хэдэн гэсэн учраас нэг гэж хариулах хэрэгтэй. Нэг нь график болж давтамжийн хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй, 3 нь хоримтлагдсан давтамжийн график болж чадна. За нэг ийм үг өгүүлбэр дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөө өгье гэж бодож байгаа. За ер нь ихэвчлэн ийм байдаг. Асуух төлөвний үгээ маш сайн хардаг. Жишээ нь одоо эдгээр элементүүдийн дотор хэдэн одоо дараах чанартай байж гэдэг юм уу те. Ингээд өгсөн байх юм бол хэдэн гэж асуусан болвол тоогоор хариулна. Хэддгэн гэж асуусан бол дугаараар хариулна. Хэддгэн, 2 дахь нь, 3 дахь нь, 4 дахь нь гэж хариулна. Хэдэн гэж асуусан бол 2, 3, 4 гэж хариулна. Хэдэн гэж асуусан бол бас хэд гэж хариулна. 100, 5, 3 гэж хариулна. Ямар гэж асуусан бол тэр гэж хариулна шүү дээ. Энэ маш чухал хүүхдүүд ээ. Энийг л багш нь та нарт хэлэх гэсэн, анхааруулах гэсэн. Ер нь комбинаторикийн бодлогууд дотор бусад айлгурын бодлогууд дотор ч гэсэн ийм асуудал гарч ирнэ. Яг асуулт ийм тэмдэгтээ асуусан хэлбэртэй даалгавар дотор асуух төлөөний үг нь ямар үг вэ гэдгийг л маш сайн харах хэрэгтэй. Тэр асуух төлөөний үг ямар байгааг анзаардаггүйгээр бодолтондоо хөтлөгдөөд хариулцдаг тохиолдол байна. Тухайлбал одоо яг энэ дээр тэгэх гээд байгаа байхгүй юу? 1-р, 2-р, 3-р, 4-р гэсэн 4 график өгсөн. Бодоод үзэхдээ зэрэг 3-р график нь хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй. Тэгээд өгүүлбэрээ хальт ингээ харах юм бол 3 нь болж чадахгүй гэж хариулчих гээд байгаа байхгүй. Гэтэл өгүүлбэр бол хэдэн энэ 4 графикийн хэдэн хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй вэ гэж асуусан байгаа шүү. Энийг тэгтээ би дахиж хэлье багш. Энийг бодлого зохиогч яг 3-ыг нь гэж хариулуулах гэж бичээд алдаа гаргасан байж магадгүй. Үнэхээр 4 графикны хэдэн хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй вэ гэж асуусан ч байж магадгүй. За юугээрч байсан хүүхдүүд та нар энэ асуултан дээр юу гэж ирэн тэргээр хариулна. Тэгэхээр нийт 4 график байгаагийн хэдэн хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй вэ гэдэг асуулт гэж ойлгоно. Хариултын хувилбар дотор байгаа 1 гэдэг хувилбарыг сонгоно. Нэг нь 4 графикийн нэг нь шүү. 1-р нь хэрвээ хариултын хувилбарууд дандаа 1-р нь, 2-р нь, 3-р нь, 4-р нь гэсэн бол зохиогч үнэхээр алдсан. Хэддүгээрх нь хоримтлагдсан давтамжийн график болж чадахгүй вэ гэж асуусан байж таарна. Тэгээ 3-р нь гэж хариулах хэвээр.
За тэгээд үүнийг маш сайн анхаараарай хүүхдүүдээ. Хэрвээ асуултын тэмдэгтээ асуух өгүүлбэрээр өгөгдсөн даалгавар байх юм бол асуух төлөөний үг нь ямар үг байна уу? Түүнд нь хариулнаа гэдгийг маш сайн анхаараарай хүүхдүүдээ. Ингээд хүүхдүүд та нартай амжилт хүсье. Элсдийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье.